За би хамтлагийн хөгжимчин хүмүүчин Жая байна. Тэгээд Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын зүгээс одоо ингээд хэрэгжүүлж байгаа энэ мансууралгүй ирээдүйн төлөө хамтдаа гэдэг аянд нэгдэж байна. Тэгээд манай хамтлаг бол одоо альва мансуурах бодис энэ зүйлээс хол байдаг хамтлаг. Тэгээд хүмүүст нэг нийтлэг ойлголт байдаг. Одоо энэ рок хөгжим гэдэг энэ зүйлтэй бол ингээд мансуурах бодис ингээд ойлтой холбоотой явдаг гэж ойлгох юм шиг байна. Бид бүхнийг бас ингээд сошиал орчинд мусан хар тамхичдгээд тараажхыг хүртэл уншаад үнэхээр одоо ингээд бүр сэтгэл рүү ингээд хар зүйл цацсан юм шиг муухай мэдрэмж төрж исэн. Тэгээд бид нар бол тийм биш гэдгийг амьдралаараа харуулж нотолж харуулах болно. Тэгэхээр бид нар өөрсдөө одоо ингээд биеэрээ харуулдаг юм хамтлаг одоо ингээд хамтлагийн хувьд одоо тайзан дээр хүртэл бид нар арх дарс одоо янз бүрийн одоо юм зүйл хэрэгэлдэггүй зөвхөн ус хэрэгдэг гэдгээр одоо манай фэнүүд одоо биднийг маш их хөндлөж ярьдаг. Тийм учраас яг тэрнтэйг адилхан рок хамтлаг байж болно, мансууруулах бодисоос хол байж болно гэдгийг бас бид нэр амьдралаараа үйл хэрэгээрээ бас харуулах болно гэдгийг бас энэ шүмд хэлмээр байна. Тэгээд аль болохоор энэ буруу зуршил, энэ хар тамхи одоо энэ юу гэдгийг зүгээр утаа тамхи энэ бүх зүйл буруу зүйлээс аль болохоор өөрийгөө хол байлгахын тулд одоо өөрийгөө одоо зөв зүйлүүдээр одоо зэвсэглэх хэрэгтэй. Сайхан ном уншдаг байх хэрэгтэй. Одоо амьдрал сайхан зүйлүүд маш их биш дээ. Тэр зүйлүүд яагаад ажиглахгүй, тэгээд яагаад хар буруу зүйл юм бэ? Хар тамхи хэрэглэсэн хүмүүс угаасаа бүгд ингээд амьдрал ах уу бүх зүйл нь уруудж балранд ороочсон юм байдалтай байдаг. Одоо ингээд харж ихт хамтлагуудын түүхийг харж ихт хүртэл хар тамхиас баларсан, бутарсан, дороочсон, алга болсон хамтлагууд маш их байдаг. Тийм учраас бид тэр хар түүхийг одоо мэдсээр үжиж давтах ямар ч шаардлага байхгүй. Тийм учраас ирээдүйн хувьд энэ одоо мансууруулах зүйл энэ муу хорт зуршлаас аль болохоор хол байгаасаа гэж амар хичээдэг. Тэгээд би өөрөө бас одоо дуу хүүхдтэй эцэг үеийн хувьд хүүхдүүдтэй одоо зөв үлгэрэл дуурайлуулах болох юмсан гэдэг утгаараа угаасаа би хар багаас одоо утаа тамхич хэрэглэж үзээгүй. Тийм учраас хүүхдүүдээ одоо энэ талаар одоо бас яаж энэ одоо үеийнхнийхэн тэ энэ хэрэглээ ямар байна татж гин үү одоо веб татж гин гэдэг юм уу те ингээд илүү одоо өөрийг нь тантахаас илүү зүгээр ингээд ярилцаж үздэг би одоо хувьдаа гэртээ тэгээд хүүхдүүдэд тийм зүйлээс хол байх талаар ингээд ярьдаг тэгээд өөрийг нь илүү сонсдог. Тэгэхээр эцэг эхчүүд бас хандж илгээд бас хүүхдүүдийнхаа бас сайн сонсогч нь сайн найз нөхөр нь байгаад зөв үлгэр дуурайл хүмүүжил одоо өөрийнхөө хэлмээр байгаа зүйлийг маш зөвөр ингэж хүргэж байгаасаа гэж бодож байна. Тэгэхээр одоо буруу зүйл чинь дандаа буруу юм дагуулдаг. Тийм учраас мөрдөж мөшгөөд эхлэх юм бол хинд ч гэсэн юу таныг мөрөж мөшгөөд авах юм бол дургуул авах болно. Тэрнтэй адилхан одоо хүүхдтэйгээ харьцан дээр бас анхаарч үзээсэй гэж бас хэлмээр байна. Тэгээд одоо эцэстний хэлэхэд одоо энэ мансууруулгүй ирээдүйн төлөө хамтдаа гэсэн энэ аянд нэгдэж байна. Тэгээд та бүхнийг мансууруулах бодис энэ буруу хорт зуршлаас үргэлж холоогоорой гэж уриалж байна.